Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл зүйч мөнх заяана. За өнөөдөр та бүхэндээ Монгол улсад цар тахал бүтгэгдсэнтэй холбоотой ард иргэдийн донд сэтгэл зүйн олон өөрчлөлтүүд илэрч байгаа. За үүний нэг болох онлайн буюу цахим орчинд хэрхэн зөв зохистой байх уу? Эерэг хандлагатай оролцох уу? За цахим орчинд цагийг хэрхэн зөв үр бүтээлтэй өнгөрөөлөх үү талаар хэд хэдэн санал зөвлөмж хүргэе. Манай улсад коронавирус халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой хатуу хөл хорионы дэглэм тогтоож ард иргэдийн маань дийлэнх нь гэртээ байж сургалт ажлууд онлайн хэлбэр рүү шилжиж бидний амьдралын өдөр тутмын хэлбэрт тодорхой өөрчлөлт хэмнэлт тодорхой өөрчлөлтүүд орж байгаа. За үүний нэг бол интернет цахим орчинд олон цагийг зарцуулах, өнгөрөөх асуудал юм аа. За хэдийгээр хөл хорионы үед хол байгаа хайртай дотны найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байх, шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй авах, шаардлагатай хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ цаг алдалгүй захиалж авах, дээрэс нь өөрийнхөө сонирхсан зүйлийнхээ талаар судалж суралцах, мөн дээрэс нь өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэх мэтчлэн интернет цахим хэрэглээний ач холбогдол олон боловч нөгөө талаар бид нар мөн зохистой интернет цахим орчинд зохистой хэрэглэх, эерэг хандлагатай оролцох, дээрэс нь тодорхой цагийн хязгаарлалтаа хэрэглэхгүй бол биднэрт бас зарим тодорхой сөрөг нөлөөллүүдийг үзүүлээд байна. Жишээлбэл цахим орчны сөрөг нөлөө үзүүлж байгаа жишээнүүдийг дурдвал хүүхдийг хуурам эхлэх, ямар нэгэн цахим орчинд заллинд өртөх, ялангуяа хүүхдүүдийг өөрийн хүсээгүй, өөрийн ичгэвдэр байдалд оруулсан, айлгаж имээсэн, ичээлгсэн, тийм утга агуулга бүхий бичлэг, зураг тарагдах. Тэгээд энийг гэхээр хүүхэд насанд хүрэх хүүхэд өсвөр үеийнхэн олж харах, мөн хувийн зураг, пост ямар ч зөвшөөрлөггүйгээр нийтэд тараах, худалдан арилжааны бай болох, өөрөөр хэлэх юм бол яг тухайн хаяг адресыг баталгаагүй найдвартай биш, тэрийн сайн хараагүйгээс болж судлаагүйгээс болж хүмүүс бас онлайн цахим орчинд заллинд өртөх байдал байдаг, хохирогч болдог. Мөн нойрны хэм алдагдах, интернет цахим орчны хэтрүүлсэн хэрэглэнээс болж хүмүүсийн нойрны хэм нь алдагдж байгаа. Мөн хуурамч бодит бус баталгаагүй мэдээллийг тарааж биднийг итгүүлгийг оролдох. Тодорхойлбол үндсэндээ бид нар яг энэ цаг үед бол мэдээллийн их урсгалд өртсөн байна. Энэ нь эргээд иргэдэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэх, төвшөөр, стрессийг үүсгэх гэх мэтчлэн бидний сэтгэл зүйн байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Интернет орчинд яаж зөв зохистой интернетийг хэрэглэх вэ? Интернет орчинд яаж эерэг байх вэ? Интернет орчинд мөн цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөж болох вэ? Бид баталгаагүй мэдээлэл, шинжлэх ухааны нотлохоогүй мэдээллийг бусдад хуваалцахдаа энэ зүйлийг уншиж байгаа, харж байгаа, сонсож байгаа хүмүүст хэрхэн нөлөөлж болохыг сайн судлаж үзсний үүднээс хуваалцаарай гэж зөвлөе. Нөгөө талаас иргэд өөрснөө аливаа мэдээлэлд шүүл төртэй хандах хэрэгтэй байна. Мэдээллийн ганц 2 сувгаар их сурвалжаас мэдээлэл авдаг, тийм ээ. Тэгээд бусад баталгаагүй мэдээлэлд итгэхгүй байдаг, өнгөрөөдөг ч юм уу. Мэдээлэл авах ганц 2 сувагтай болох ч юм уу, тийм ээ. Тийм байж болно. Мөн энэ дээр юу гэж хэлэх гээд байна гэхээр тухайн мэдээллийг
одоо тийм баталгаагүй шинжилгээ ухааны нотлогоогүй их сурвалжин одоо тодорхойгүй тийм мэдээллийг хувь хүн албан байгууллага за мэдээллийн салбарын мэрэгчлэнүүд бусдад түгээхдээ за энэ нь массын болон одоо олон нийтийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөж болох вэ гэдгийг мөн одоо харгалзаж үзэж байж одоо бусдад түгээхийг хүсэж байна. Хувь хүнийхээ болон мэрэгжлийн хүний зүгээс хүсэж байна. Яагаад гэвэл энэ бол бид бол одоо онцгой цаг үед байна. Тэгэхээр энэ нь одоо бидэнд үүсэж байгаа байдал дээр улам их асуудал нэмж болох юм аа. За шинэ найз нөхдөдтэй болох нь бол онлайн цахим орчинд татагдах бас нэг шалтгаан байдаг боловч яг одоо цаад харилцаж байгаа хүмүүс маань бас чиний хүсэж байгаа шиг тийм адилхан одоо санаа сэдэлтэй байдаггүй шүү гэдгийг санаарай. За ялангуяа үүнийг бол өсвөр насны охид хүүгүүдэд илүү хүүгүүдтэй эцэг эхчүүд бас анхаараарай. Тэгэхгүй бол одоо охтууд бас одоо онлайн цахим орчинд бас ямарваа нэгэн одоо тийм сөрөг зүйлд автах за хүчин давтах эргээд бас бие сэтгэлийн хувьд тохирох ийм тохиолдлууд гардаг. За сүүлд одоо цахим орчинд одоо төгсөн нэг жишээ хэлэхэд бол цахим орчинд үлдэгдсэн одоо үе тэнгийнхний одоо тийм гадуурхлаас болоод өөрийнх нь хүүхэд нь ааш авирт маш их өөрчлөлт орж байгаа тухайг ээж одоо хуваалцсан байсан. Тийм учраас яг үхээр эргээд одоо цахим хэрэглээ маань бидний одоо нэг талаас харахад хувь хүний орон зай мэд боловч за эцэг эхчүүд одоо хүүхдүүдийнхаа өсвөр насны хүүхдүүдийнхаа ямархуу агуулгатай пэйж хуудас тийм ээ одоо группт нэгдэж байгаа ямар агуулгатай зүйлсийг үзэж байгааг хянах шаардлагатай. За нөгөө талаар бид нар энэ интернет цахим орчинд ямар сөрөг нөлөөнд өртөж болох вэ гэдэг талаар өмнө нь бид нар одоо ингээд хүүхдүүдэд тайлбарлаад өгчих юм бол тайлбарлаад ойлгуулад ярилцаад өгчих юм бол ирээдүйд учрах эрсдлээс бас бид нар сэргийлж болох юм аа. За дээрэс нь өөрсдийнхөө хувийн мэдээллийг хамгаалах нь бол хамгийн чухал. Тийм учраас одоо амархан одоо таагдаж таах боломжгүй тийм пассвортыг бас хийж хэвшээрэй. За чамаа ямар нэгэн байдлаар одоо эвгүй байдалд оруулсан, айлгаж жичиж имэйлгсэн за тийм одоо янз бүрийн хувь хүн болоод хаяг одоо байх юм бол үнийг эхний ээлжинд блок хийж болно. За мөн шаардлагатай үед одоо ямар хаана хандах вэ, ямар тусламж авч болох вэ гэдэг талаар бас мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр одоо хүүхдийн тусламжийн 108 утасд хандаж хүүхдийн эрхийг хамгаалах мэргэжлүүдэд холбогдож болно. Мөн кибер гэмт хэрэгтэй тэмцэх одоо цагдаагийн хэлтээс бас мэдээлж болж байна. За мөн интернет цахим орчны хэтрүүлсэн хэрэглээтэй холбоотой сэтгэл зүйн тулгамдсан асуудал үүсгэх юм бол сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1800 2000 утсанд хандаж болно. За Mobicom болон нэгдсэн үндэсний байгууллагын одоо байгууллагаас гаргасан хүүхэд ба цахим орчин гарын авлагууд бол хүүхдийн цахим хэрэглээний цагийн хязгаарлалтыг тусгаж өгсөн байдаг. Үүнд бол 0-оос 2 насны хүүхдүүд цахимыг огт хэрэглэхгүй байх. 2-оос 5 насны хүүхдүүд бол өдөрт нэгээс багахгүй цагийг хэрэглэх 5-аас 18 насны хүүхдүүд бол өдөрт одоо 2-оос багахгүй цагийг хэрэглэх гэсэн ийм цагийн хэрэглэх нь одоо зохистой гэсэн цагийн хязгаарлалт байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд маань анханаас нь хүүхдүүдтэй за интернет цахим орчны хэрэглээний одоо цагийн хязгаарлалтыг ойлгуулж тавьж өгөх хэрэгтэй. За үүн дээр мөн эцэг эхчүүд нь өөрснөө одоо өдөржин уцаа барьчаад одоо зурагтныхаа удирдлагыг барьчаад одоо хүүхдүүдэд шаардлага тавих нь бас нэг талаар бодит бус. Тийм учраас өөрснөө үлгэрлэж дуурайж үзүүлдэг байх хэрэгтэй. За танаа гэр бүл одоо 10 цаг гэхэд хамгийн багадаа хамгийн сүүлд одоо оройтой 10 цаг гэхэд бүх одоо интернет хэрэглээ одоо таны төхөөрөмжийг унтрааж унтаж хэвсэн байх хэрэгтэй. Мөн одоо 7 хоногийн нэг өдөр амралтын нэг өдөр нэмэг цахимгүй өдөр болгож одоо хэвших ийм зан үйлийг бас гэр бүлдээ хэвшүүлээрэй. Бид өөрсдөө компьютер, гар утас болон бусад таблет төхөөрөмжөнд хэр их цаг зарцуулж байгаа гэдгээ нэг удаа тооцоод үзээрэй. Яагаад гэвэл онлайн цахим хэрэглээ бол бидний амьдралын гол зүйл байх учиргүй шүү дээ. За тийм учраас энэ дээр өгөх нэг санал бол та онлайн цахим орчинд байгаа
цагдаа нэг хуваарлалт төлөвлөлт хийгээд үзээрэй. За би хэдэн цагт нь мэдээлэлээ үзэх үү, хэдэн цагт нь онлайн хичээлээ суралцах уу, за мөн хэдэн цагт нь одоо холбогдох шаардлагатай хүмүүстэй холбоо барих уу, хэдэн цагт нь би одоо тийм хөгжилтэй одоо бусад зүйлсээ үзэх үү гэд энэ онлайн орчинд байх цаг хугацаагаа бас нэг хуваарлаад үзээрэй. За бид нар бол ерөнхийдөө интернет, компьютер хэрэглээ буруу одоо зохисгүй хэрэглээтэй холбоотой бидний бие махбодод үүсдэг хор хөнөөлийг маш их мэддэг. За хүүхдийн нүдний хараа, биеийн өсөлтөнд за бидний болвол булчин шүрмэс чангарах, бие чийлэх, ядаргаанд орох гэх мэтчлэн маш олон юм сөрөг нөлөөтэй байдгийг нь бол бид нар мэддэг. Тэгээд эдгээр зүйлсийг яагаад зөвлөж ийнэ гэхээр бид нар болвол ингээд онцгой цаг үед байгаа дээр улам л өөрсөндөө одоо нойрны хэмнэл алдагдах гэх мэтчлэн улам өөрсөндөө асуудал нэмээд байна гэсэн үг. Тийм болохоор та бүхэндээ одоо цахим орчимд эерэг байж, эерэг хандлагыг түгээе гэж хэлмээр байна. За та бүхэнд манай мэдээлэлтэй хамт байсанд баярлалаа. За 7 хоногт 2 удаа бидний зөвлөгөө мэдээлэл одоо цоврал байдлаар үргэлжлэх болно. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.